За сайн байцгаана уу? Дараагийн контентоор уулзж байгаадаа баяртай. Миний өнгөрсөн хоногудад нэлээд завгүй байсан учраас YouTube дээр контент оруулж чадсангүй уучлаарай. За өнөөдөр хэдүүлээ яах вэ гэхээр уул руу гарч cover бичих болно. Ойрд ерөөхдөө нэлээд Улаанбаатарт өнөө нэлээд халуун өдрүүд үргэлжилж байна. Тэгээд ерөөхдөө өнөөдөр миний хувьд бас уул руу гарч cover бичих гэж бодлоо. За тэгээд хамтдаа авч явах юмудаа бэлтгэцгээе. За авч явах юмудаа бүгдийг өрөөд тавьчихсан. Тэгээд миксер, гитар, миний мик байна. За авч явах юмудаа бүгдийг бэлтгэлээ. За тэгээд хамт уул руу гарцгаая. За замдаа гараад явж байна. Гэтэ үйл жоох эвгүй л байна да. Бороо битгий ороосаа яана. За зам бас хөрхөн төвжрөөл. Уул маань харагдаж байна да. Богд бол. За ирж эхлэе хүмүүс. Өдөр болох зөндөх ирсэн байна. Зөндөө машинууд ирсэн байна. Битүү байна. Уулч хүн ихтэй байгаа юм байна да. За ирчлээ. Өнөөдөр нэг амралтын өдөр болохоор хүмүүс амар их байна. Тэмэр даваад шалах юм да. Нэг хайж байгаа юм нь бороо орчих гэж тааж юм да. Миний үлийг хартаа. Гарахад нэлээд нартай байсан бол одоо нэлээд бүрхэг болсон байна. За яг гэхдээ бороо орсон ч гэсэн тэгээд виж байгаа гэсэн юм да. За одоо яах вэ гэхээр хөнгөө газар болох хэрэгтэй. Яагаад тэгэхээр бичлэг хийх учраас хүмүүс ойл жоохон саад болно. Тийм учраас бичлэг хийх хөнгөө газар болох хэрэгтэй. За жоохон амрыг да. Халтчгүй. Иймэрхүү юм бариад бас уулраа гарна гэдэг амаргүй шүү. Нэг үнсэн жимэд байгаа тахаар хүмүүс айгүйх яваад байдаг. Тэгээд нөгөө хүмүүс яваад тахаар яадаг вэ гэхээр ялч микэн дээр нөгөө орн анхаарал сарны cover хийхэд нэлээ төвхтэй болно. Тийм учраас биш нэг жоох яваа. Тэгээд тэгсэн техникээ заагаад cover бичих гэдэг үзье да. За явсаар хагаад нэг газар ирлээ. Тэгээд арьсаас хүмүүсээс хөөрхөн зайдуу. Тэгээд мэдээж хүмүүсийн чимээ аваад хайн сонсогдож байна. Гэхдээ бүр амар чангуш. Тэгээд бас хөөрхөн бичим орчноос хөөрхөн болохоор энд юмаа заагаад бичлэгээ хийгээд шийдлээ. Ой нөө агаар бол нэр үнэхээр янз юм байна. Уушиг сэргэж штэ. За ингээд техникүүдээ гаргаад ирсэн байна. Тэгээд энд миксер харагдаж байна. Энд хоёр мик маань, чихвч маань байна. Кабелүүд маань энд байна. Тэгээд хөөрхөн дуу тавьчих гэж одоо Bluetooth speaker авчирсан. Тийм тэгээд энэ миксер болохоор зөөврөх байхгүй. Тэгээд одоо энэ зөөврийн байдлаар одоо тэнд хазалж байгаа power bank-нд шууд залгаал хаанч нэгснэ аудиогоо бичих боломжтой. Тэгээ энийг болохоор манай OpenMic Mongolia-гийн инхээ ах маань надад хэрэглүүлж байгаа. Тэгээд OpenMic Mongolia-та бас баярлаа гэж хэлмээр байна. Тий. За камера тэнд тавьчихлаа. Одоо энэ миксерний гоё юм нь болохоор одоо энэ power bank байгааز. Тэгээд одоо шууд ингэж асах. Чаац. Тоггүй газар аудио бичих боломжтой. Одоо чиний дод ямар ч тог хаваасаа боломжгүй юм би ойдонд байгаа л тийм болохоор шууд power bank-аас шууд тогийг нэг бол тэгээд ийшээгээ одоо мик байна уу юу байна те хэрэгцээтэй байгаа хөгжмөдөө залгаал бичих боломжтой. Зүүн бол бас гой брэнд шүү. За микээ залгалаа. Аужаам бол ерөөдөө бол одоо гитараа гаргал болоо. Вежаны минут болохоор энэ камер тавьсан. Тэгээд энэ болохоор ZV-E10 гэдэг камер байхгүй. Тэгээд камерны давуу тал нь юу вэ гэхээр одоо чинь хараа би ингээд өөрийгөө хянж болно. Утсан дээрээс. Ялангуяа одоо чи над шиг ингээд ганцаараа ингээд видео хийгээд явдаг хүн бол тэн дээр юу харагдаж байгааг ингээд одоо шиндээс үлдсэндээ харагдахгүй шүү дээ. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр яг энэ утсан дээрээсээ би камера хянаад яг яаж харж ийн, яаж харагдаж ийн гэдгийг хянаад энэ болохоор Sony-гийн контент бүтээхчдэд зориулж хийсэн загвар байхгүй. Тэгээ Sony-гийн ZV-E10 гэдэг ер нь бол камера байгаа. Тэгээд ер нь бол контент хийдэг бол ер нь аюул тохиромжтой. Тэгээд ягаад гэхээр бас одоо босоогоор утсаа шууд босоогоор нь тавиад reel мэл бас хийж болдог. Тийм камера байгаа. Тэгээд камерынхаа өнцгийг одоо харж байгаа жоох өчтэй даа. За ястаа инээдтэй болж байна. Яасан гэсэн чинь гитарныхаа мөрөвчийг орчихъя. Гэсэн чинь камерныхаа нөгөө нэг цүнхнийх нь осрыг аваад тэгээд уцаар уяад мөрөвч хийчихлээ. Яа нөгөө сэтгэл байвал өвсөөрч хаалга онгоолгоно гэдэг шиг. Сэтгэл байвал юугаарч мөрөвч хийж болдго юм биш үү хүмүүсээ. За cover маань хийхэд бэлэн болж бүх юмаа сетап хийчлээ. Тэгээд гоё байна.
Ялангуяа байгалийн нөгөө чимээ гэдэг амар гоё байдаг. Чимээ гэдэг байгалийн өөр акустик гэдэг бол амар natural. Тэгээд байгалийн акустик бол миний бодлоор гүйцэх акустик байхгүй бах. Тийм учраас хүн нөгөө байгалд очиод одоо шувууны жиргээ ч юм янз янзын чимээ сонсох гоё байдаг баха. Тэгээд одоо хийж байгаа cover-ын маань тухайд болохоор Iris гэдэг дуу байдаг. Тэгээд Google Dolls гэдэг хамтлагийн Iris гэдэг. Яг одоохондоо яг нэрийг санахгүй. Ямар ч нэг эмэгтэй бас амар гоё coverлсан байдаг. Тэрийг бас та хэд бас сонсч болно. Тэгээд за тэгээд хамсаа рек дараад cover эхлүүлцгээе. And I give up forever to touch you, 'cause I know that you feel me somehow. You're the closest to heaven that I'll ever be. Don't wanna go home right now. All I can test is this moment. All I can breathe is your life, 'cause sooner or later it's over. I just don't wanna miss you tonight. And I don't want the world to see me, 'cause I don't think that they understand. When everything's made to be broken, I just want you to know who I am. I just want you to know who I am. And you can't find the tears that ain't coming, the moment of truth in your lies, when everything feels like the movies. Yeah, you bleed just to know you are alive. And I don't want the world to see me, 'cause I don't think that they'd understand. When everything's made to be broken, I just want you to know who I am. I just want you to know who I am. I just want you to know who I am. I just want you to know who I am. За тэгээ cover маань амжилттай бичигдэж доослаа. Тэгээ миний хувьд бас айгүйх сонирхолтой өдөр байлаа. Тэгээ надтай бас миний влогтой хамт байсан үнэхээр баярлалаа. Тэг үнэхээр ялтчихгүй зөвхөн гэртээ ингээд суугаад бичих байгаль дээр гараад ингээд яг юм бичих хоёр бол үнэхээр өөр байдаг. Дууралтын хувьд тэр хүнд өгж байгаа мэдрэмж филингийн хувьд ч тэр ер нь бол надад юм мөрөөдөл идэг. Юу вэ гэхээр би гоё дэлхийгээр аялаад cover дуугаад болоод явах мөрөөдөлтэй байдаг. Тэгээ магадгүй ирээдүйд надад гоё боломж олдоод дэлхийн том бас ютуберүүдтэй гоё хөгжимчдтэй хамт дэлхийгээр аялах боломж олдох юм бол мэдээж би тэр боломж олдоосаа гэж үнэхээр хүсдэг. Тийм ч учраас бас энэ ютубыг хөгжүүлэхээр ер нь бол өөрийнхөө хүсдэг, мөрөөддөг, дотроо байдаг зүйлсээ гоё хүмүүстэй хуваалцахын тулд энэ ютубыг эхлүүлэхээр шийдсэн байгаа. Тэгээ би гоё хүмүүсээс зөөрөлмөр байна. Гоё гадуур байж бас гоё cover бичээрээ дуу хөгжмөр бас хүмүүсийг хөгжөөгөөрөө тэгээд би зундаа ингээл гоё гадуур ер нь гоё бичлэг хийх амар дуртай байдаг. Тэгээд яагаад гэхээр хүмүүс ч гэсэн ингээл хурж ирээл өөх ямар гоё ямар мундаг ингээл тий. Амар сонирхож хурж ирээл өө яаж бичтээ энэгээр бичтээ юм аа гэж хүмүүст гоё тайлбарлах хуваалцах гоё боломж олцдог. Ер нь бол тэрний маань нэг хэсэг ч гэсэн өнөөдрийн контент маань гэж бодож байгаа. Тэгээд хүмүүс яг cover-ийн арт юу болдгийг тий. Cover-ыг яаж хийгддэг, cover хийхэд юу хэрэглэгддэг гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмыг бас хүмүүст гоё хуваалцаж шеэр хийхийг хүссэн байгаа. Тэгээд өнөөдөр маань бичгтээ хамт байсанд үнэхээр их баярлалаа. Тэгээд дараагийн контентоор уулзцгаая. Баярлалаа.